Эцэг их асран хамгаалагчийн аппликейшн татахдаа өөрийнхөө Play Store болон App Store руу ороод за энэ дээрээ эхнүүдэл Parents гэж бичээд searching хийгээд хайнаа. Эхнүүд нь монголоор, Parents нь англиар. За ингээд хайхад easy гэсэн цэгээр логотой цагаан дэвсгэртэй ап маань гарч ирнэ. За үнийгээ татаад аппликейшнаа нээгээд орно. Эхлээд бол эцэг ихээс бол дөнгөж ороход утасныхаа дугаараар бүртгүүлэх хэрэгтэй байгаа. За энэ дээр өөрийнхөө утасны дугаарыг яг одоо ашиглаж байгаа эдгтэйхээ утасныхаа дугаарыг хийгээд өөртөө тохирсон нууц үгийг хийн. Нууц үг дээр маань бол хязгаар байхгүй байгаа. За ингээд хийхэд тодорхой 7-оор хэлсэн дугаар руу та дараах кодыг явуулаарай гэсэн хэсэг гарч ирэх бөгөөд мессеж илгээх товчийг дарахад мессеж илгээх төвцөн гарч ирнэ. За үүн дээр хэрвээ 2 симтэй бол та зөв симээ дугаар оруулсан симийг тааруулахыг анхаараарай. За ингээд явуулаад шалгах гэдэг товчийг дарснаар тухайн эцэг их маань одоо утасныхаа дугаараар бүртгэлтэй болж байгаа гэсэн үг. Ингээд гарсныхаа дараа бүртгүүлсэн утасны дугаараа нууцтай хийгээд нэвтрээд орно. За дөнгөж орж байхад та хувийн мэдээлэл хэлцснээсээ өөрийнхөө хувийн мэдээллийг заавал бөглөх ёстойг анхаарна. За он дээрээ хувийн мэдээлэлээ бөглөөд баримтын 8 орондоо та оруулж болно, оруулахгүй ч гэж болно. Хэрвээ төлбөр төлдөг бол шаардлагатай. За ингээд сургууль бол сургууль гэдэг зэсээ сонгоод хүүхэд холбох гэдэг товчон дээр дарахад QR код унших камера маань гарч ирнэ. За он дээр хүүхдийнхаа QR кодыг багшаасаа аваад QR кодоо холбоод багш руугаа холбох хүсэлтэд явуулна. За QR код уншсны дараагаар холбогдох хүслээ ангийн багш баталсны дараа та хүүхдийнхаа мэдээлэлтэй холбогдох боломжтой. Тэгэхээр ангийн багш нь холбогдоод миний аппликейшн хүслийг батлаад өгөөрэй гэж хэлээрэй. Ангийн багш тухайн хүслийг батлаад та хүүхдийнхаа мэдээлэлтэй холбогдох боломжтой. За та он дээр хүүхдийнхаа бүхэл мэдээлэлтэй холбогдно. Жишээлбэл бол хичээлийн хуваар гэдэг хэсэг байна тийм ээ. Хичээлийн хуваар руугаа дараад ороход таны хүүхдийн бүхэл өдрийнхэн дэлгэрэнгүй хуваар хичээл орох багш болон танхимын тоотойгоо гарч ирэх боломжтой. Дүн үнэлгээ гэдэг зэрэг ороход та удирдал жилийн эцсийн үнэлгээнүүдийг нь харах боломжтой. За мөн явцын шалгалтуудыг хичээлийн сэдэв бүрээр хизээ авсан бэ гэдэг огноотой үнэлгээг нь хүлээж авах боломжтой байгаа. За мөн эрсийн дэлгэрэнгүй мэдээллийг хүлээж авах боломжтой. За үндээсээ та чөлөөний хүсэлтийг цагаар болон өдрийн чөлөөгөөр авах боломжтой. За эхлээд өдрийн чөлөөний хүсэлт бүгдээрээ бүртгэе. За энэ дээр болохоор өдрийн чөлөө хэднээс хэдний хооронд та өвчтөөгөөрөө чөлөө төгөр хүсэлт явуулах чинь үгдгээ сонгоод тухайн сараа оруулаад за тэгээд тайлбар хэсэг дээр нь өөрийнхөө дэлгэрэнгүй тайлбарыг бичээд багш руу илгээнэ. За ингэж илгээснээр тухайн таны явуулсан чөлөөний хүсэлтүүд бол танд харагдаад явна. За дөнгөж илгээсэн маань болохоор засах боломжтой, баталсан маань засах боломжгүйгээр харагдана. Илгээсэн, цуцалсан, баталсан бүх чөлөөний хүсэлтүүд танд дэлгэрэнгээр харагдаад явна. За одоо бүгдээрээ цагийн чөлөө бүртгэж үзье. За чөлөөний хүсэлтээрээ дарж ороод цагийн чөлөөгөө сонгоод авах ёстой цагуудаа чеклээд түрүүнийхтэйгээ ижилхнээр тайлбараа бичээд чөлөөний хүсэлтээ илгээнэ. За мөн гэрийн даалгавар хэсэг байгаа. Гэрийн даалгавар дээр таны хүүхдээр яг ямар хичээл дээр ямар гэрийн даалгавар онлайнаар өгсөн. За багш тухайн гэрийн даалгавартаа хэд гэсэн үнэлгээ өгсөн бэ гэдэг мэдээллийг бол харах боломжтой. За эдгээр гэрийн даалгаврууд маань онлайнаар, цахимаар, зургаар, видео, линк байдлаар гээд бүхэл байдлаар ордог. Учираас та хүүхдийн гэрийн даалгаврыг хянаад авчиж болно. Мөн нүүр хэсгийн хамгийн доотлол байрлах ерөнхий цэснүүд дээр хөгжил, зар мэдээ, чат гэсэн цэснүүд байгаа. За хөгжил цэс рүүгээ орох юм бол та бүхэл мэдээллүүдийг авах боломжтой гэсэн үг. Жишээлбэл эцэг эхийн хурал. Энд бол багшаас тоолсон эцэг эхийн хурлууд болон дараа нь гарсан дүгнэлттэйгээ харагдана. За хурлын мэдээж тоолсон цагийн дараа бол дүгнэлтсгийг багш бичиж оруулдаг учраас хурлаасаа хоцорсон бол та аппликейшнээрээ дамжуулаад хурлын дүгнэлттэй танилцчих боломжтой. За санал хүсэлт гэдэг зэс байгаа. Санал хүсэлт зэс рүүгээ оръё. Одоохондоо дөнгөж сая бүртгүүлсэн болохоор санал хүсэлт байхгүй. За бүртгэе. Та нэг яг ямар багш руу хэн рүү явуулах вэ гэдэг санал хүсэлтээ сонгоод за тухайн төрлөө бат сонгож өгөөд тайлбар дээрээ өөр ингэсэн тайлбараа бичээд тухайн багш руугаа явуулчих боломжтой. За уун дээр багш хариу бичээг бол та засаж болно. Тухайн багш маань танд хариу өгчихсэн бол та засварлах боломжгүйгээр багшийн хариутай танилцаад дахиад санал хүсэлтээ илгээж болно. За үүгээр манай эцэг их асран хамгаалагчийн аппликейшны анхан шатны хичээл дуслаа.